Чехийн классик FM-ийг сонсоод сэрж болно. Эсвэл утсан дээр байгаа хөлбөр сонсоод энэ өстой гоё юм байгаа байхгүй. Түрүүс 2008 онд та хурлын гишүүн байсан. Хурлын гишүүн багтаа ер нь яг гол хийсэн ажил юу вэ? Юу амжуулсан бэ? 20 руугаа их гүйдэг гишүүн байв уу? Аль эсвэл юу гэдэг юм? Улс орны хэмжээний бодлого дээр их анхаардаг гишүүн. Ер нь бол тойрол их гүйдэг гишүүн байсан дээ. Баян онгорын Баттууд Доронтын зоргоо хэргийн хооронд бол зарлагдаагүй шахуу сасны суралдаа хийж байсан шүү дээ. Тэр нэг л бодлоо тойрогтой юм хийх үү гэх юм уу те. Нэгнийхээ дурсаж суралцдаг ч юм уу тийм байсан юм дээ. Тэгээ мэдээж их хурлын гишүүн болсон хан тэр хүлээсэн үүрэг их хүрээнд үйл санаачлах, хууль хэлбэрүүлэх, ажлын хэсгээр дамжуул шамтны үүрэгт оролцох хэмжээгээр бүхэд хийх ёстой бүх арчж байсан. Тэрээс гадна бас одоо энэ хоббитой холбоод ярихад жишээлбэл намайг их хурлд яваад ороход их хурлд бол интернет гэдэг юм чинь мэдээж гишүүн болгоны өрөөнд байсан ч хэрэглээ нь үл яг ширээний ард байсан. Тийм учраас ордныг бүхэлд нь вайрлес болгох, одоо ордны хаан шивжсэн интернеттэй холбоотой байх, гишүүн бүрийг одоо компьютертэй болгох, тэр бичиг цаас юу н хэдэн биш одоо захин болгох гэх мэт ингээд тэр олон зүйлүүд дээр бол миний нөө хобби гэсэн учраас тэрний төслийн босгуулж өгөхөд туслах, дээрээс нь нөгөө төсвийн мөнгөний лоббидж гаргуулж өгөх гэдэг тийм юмуд хийсэн. Тэгээд яг намайг байхад л ямарсан вайрс болсон. Гişүүд гэлтгөө сэтгүүлч болгонд одоо баг болон суулчаал мэдээлэл бичдэг болсон шүү дээ. Тэр нь миний тэгжсэн. Tech International-с одоо иргэний ухаалаг үнэлэх хөвлөх гэдэг танай компани нэг тендер авсан гэж сонсогч байсан. Байна те надад чинь нэг улс төр болоод яваад ирлээ. Зүгээр бид нэр засгийн газартаа гэрээ байгуулад эн чинь энэ тухай ярьж болохгүй шүү гэсэн. Эн чинь улсын нууц юм шүү гэдэг ухамсартай хүмүүс учраас ярьдаггүй байхгүй. Улс өөрөө эн чинь үл их чухал одоо иргэний нууцлалтаа асуудал, агнуулын газартаа гэрээ байгуул ингэж битгий яригчээд өөрсдөө улс төр хийх болохоор тэрийг хамаагүй яриад байдаг. Улс төрч сайд түн заавал нууц хадталтыг бид нар жирийн иргэд нь хадгалж явах. Хуулиар захиад сууж явах. Янзтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр тэр тухай эдэн 71 нэгдүгээр ярих хэрэг байхгүй. Хоёрдугаарт бол хууль зөрчиж тендергүй авсан ч юм уу тийм зүйлийг манай компани хийгээгүй. Зүгээр манай компани хийх юм бол хүлээсэн үүргээ бол гэрээний дагуу чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь нэрвэлнэ л гэдгийг хэлж. Зүгээр тэр нэг дэлхийд дээр яг тэр ухаалаг үнэлэхний чип хийдэг цөөх хийдэг компани байдаг. Тэгээд тэрний хамгийн том, хамгийн чадварлаг компаниуд тэр Gemplus гэдэг компани байна. Одоо манай компанид 19 жил тасралтгүй хамтран ажиллаж байгаа. Тэр засгийн газрын тэр хүмүүс нь өөрсдөө тэр дэлхийд дээгүүр хайж явж байгаад хамгийн сайн брендийг сонгоод авсан юм. Өөрсдөө сонгож авчаад тэртээ гэрээ хийх гэсэн чинь нөгөө компани бид нэр бол манай бүтээгдэхүүнийг авсан гэх талархаж байна. Гэхдээ бид нэр бол Монгол албан ёсны төлөө өгч гэдэг тийм бодит компани байдаг. Бид нар эдгээртэй 20 жил хамтран ажилласан. Бид нэр бол зөвхөн тэр төлөөч компаниар дамжуулан гэрээ хийгээд гэсэн байна. Тэрнээс одоо бид нэр хөөцлөж яваад нөгөө нэг хийний лобби доод ч юм авсан байгаагүй. Ерөөсөө бидний төлөөлдөг бүтээгдэхүүнийг сонгож шийдснийхээ дараа бидний төрж гэрээ байгуулсан. Тийм юм байна. За ажлын дараа төлөвийнхаа оролцогчийг дагж явсаар зайсанд Ариал Green Villa тонд ирсэн байна. Тэгээд өнөөдөр орой бол Скватер аймаг явна гэж хэлснийг үзэгч таахын анзаарсан бах. За гэрээр орж хуцааслаад ээж дээгүүрээ орж өмсүүлчихэд явнаа гэж хэлж ирсэн. Тэгээд яг одоо бол ээжийнх нь гадаа ирсэн байна. За ээж нь бас өнөөдөр гадагшаа сэмлэгт үзүүлэхээр яваад өнөөдөр дөнгөж өглөө ирсэн юм байна. Тэгээд ээжтэйгээ бас нэлээд нэг уулзаагүй. Өдөө явахын өмнө ер нь ээж дээгүүрээ заавал ордог. Тэр боломжлосоор орно. За дээр нь мэдээж одоо бас ээж нь гадагшаа яваад ирсэн болохоор заавал орох ёстой гэсэн. Ингээд ээжийнх нь гэрийн гадна ирсэн байна. Тэгээд ярилцлагын дараагийн хэсгийг энд үргэлжлүүлье гэж бас өнөөдрийн төлөвийнхаа оролцогчтой бол төгссөн байгаа. За ингээд хэдүүлээ хамтаа орё. Сайн байж. Сайн.
Хэзээ. Өнөөдөр Энэ залуу тэр нэвтрүүлэг хийгээд. Тэгээд энэ нэвтрүүлэг нь ингээд бүтэн өдөр чинь хамт байт юм байна л та. Тэгээд хамт байгаад ингээд явуулсан өдөөс хойш ажил цагаас лав дагаас скватрам явчихгүй бах тий. скватрам явахгүй. Тэгээд сайн яваа гэдэг өдөр чинь нэг газар өдөр чинь байх гэдэг. Ээж дээр бол энэ байнг ирнэ. ажилтаа байсан ч гэсэн аваад аа. Ээжтэй өдөр болго ирдэг яхаа. Тэгээд дээрэс нь ээжтэй бид нар скайпаар ирнэ. Интернетээр ирнэ. Манай ээж чинь одоо ингээд тэр юм гэнтрээ бодуулах гэх ингээд улсын бүртгэл бүртгүүлдэг шүү дээ. Тэгээд хүмүүс чинь одоо ээж насны хүмүүс бол их ховор шүү дээ. За яг гар утас байж болно. Ээж бол имэйлийн хаягаа өгнө. Скайп хаягаа өгнө. Тэгээд бид нар ажлын цагаас өөр хоорондоо ингээд скайпаар биеийг харж байгаа гэжтэй болохоор. Ер нь бараг байнга хамт байдаг юм байна. Хүүхдүүд дээр хамт бай гэхээр бол ерөөсө тас үгүй. Эртэл байх шүү дээ. Та тэр өрөөнд ярьж хахад бас аавын өрөө байдаг тэнд ста нутгийн сайхан зургнууд энэ төр байдаг гэж ярьж ирсэн санагдаж байна. Би нэ хэлжсэн аав маань одоо нэг тийм их актер, нөхөр, чамбаа, төлөвлөгөөтэй, тооцоотой энэ амьдралынхаа бүхий зүйлийг өөрчилсөн маш сайн нарийн төлөвлөж чаддаг өдөр цаг минутаар жилээр гэдэг. Тийм болохоор ер нь бол одоо хэдийгээр өнөөдөр аав маань байхгүй ч гэсэн нэг аавын тэр бидний олон жилийн амьдралыг угаасаа өөрчлөлт төлөвлөсөн юм. Өнөөдөр бидний хийж байгаа ажлуудууд манай аав ихлүүлсэн ажлуудыг цааш хийгээ явж байгаа. Тэгээд дээрээс нь аав маань ерөөсөө болоог баг. Маш их тийм нутгаа гэсэн хүн байсан. Ерөөсөө байнга нутаг юм те. Нутаг их юм. Тэгээд ер нь надаа хүүдээ загч, том хүүдээ захиж үлдээсэн ганц зүйл юу гэхээр ер нь хүн бол амьдралдаа амжилттай байж болно, нэр хүндтэй байж болно, маш том зүйлийг бүтээж болно. Үнэхээр нутаг устдаагаа холбогдоогүй, уягдаагүй хүн бол гэр оронгүй гудамжны хүн шиг байдаг шүү дээ. Учир нь нутаг оронтойгоо байнга холбоотой, нутаг орондоо байнга явж ирж очиж байгаа. Тэгээд дүүнэраа хүүхдийн хүүхдүүдийг бүгдийг нутгаа гэсэн тийм илэн сэтгэлтэй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэр л гол цаас. Сая орж ирэхэд энд ерөнхийлөгчөөс шагнал авч байгаа зургийн тэнд байх шиг байна тийм. Бод очиж үзэж болох. Болно. Гавь тэмч. Нэг өдөр нөгөө ерөнхийлөгчийн тавын газрын дараа бэлэгдэхүй байсан. Бэлэгдэхүй над руу уцтаад маргааш аагаа байлгаараа төрийн өндөр удан медаль шангахж байгаа гэдэг. Яг тэгсэн чинь аав Москвад байсан байхгүй. Хөөх тэгээ би ямар тэр чинь үгүй байхгүй хоошлуул тийм байдгүй шүү дээ. Тэгээд охин дөрөв уцтаад нэг юм болж байна. Аавыг нааш нисэх болцоо байна гэсэн чинь яг 4-5 цагийн дараа онгоц нисэх чинь гэсэн байна. Тэгэнгүүт л ерөөсөө аавд хэлээд аав чинь сэтгэл хөдлөл манай охин дүү замаар нэг цагаан сорооч авч өгөөд нэг зангаа авч өгөөд тэгээ онгоцон суугаад энэ чинь нисчихсэн чи өглөө 6-7-д буудаг лүү дээ. Тэгэл гэрээрээ орж нэг цай уугаал тэгээд шууд очиж ордонд энэ хүний гавьяа гэх юм шиг гэсэн тийм төрлийн 2005 онд 19-ийн 3-нд тийм очиж шинэ жилийн өмнөх юм тийм ээ. Тийм шинэ жилийн өмнөх. Тэгээд нэг дуулаад тэр чинь онгоцонд нойргүй явчихж байгаа. Ирээд сэтгэл хөдлөж байгаа. Ер нь тэр өдөр нэлээд ядарсан тийм. Энэ одоо яг танаа гэрүүлийн халаан бүлийн зураг байх шиг байна тийм ээ. Тийм. Мөгчлөн гэдэг айлын зураг. Тийм. Миний аав чинь Энэ таа юу? тийм наадах юм би. Тэгээ охин дүү тэгээ эрэхтэй дүү. Наваг их хурлын гишүүн болоход син дараахан баха. Нөө аав ээж манай охин дүү миний өрөөг очиж үзээд. Аха. Тэр манай миний хүү, том хүү. Таны чинь нэг мис бирмэртэйгээ сонь дээр өчсөн байсан уу? Одоо сонд бол янз бүрийн юм чи. Мис бирмэртэйгээ сонь дээр өчсөн санагдчихсан. Ер нь бол манай бэр бол үнэхээр бас үзэсгэлэнтэй, бас ухаантай. Одоо
Манай биш чинь бакалавра онц төгссөн. Манай хүү бид хоёр бол Америкийн ихтэй сургуулийн онц төгсөгчдийн насан туршийн жинхэнэ гишүүн алтан медальтай төгссөн. Одоо хоёулаа магистра хийхэд дуусч байгаа бас онц төгсөж байгаа. Тэгэхээр үзэлсэнтэй, ухаантай одоо тохирдог мис бол мис л гэж нэрвэх хэрэгтэй. Аавын одоо бидний бүдээс хамгийн хүн бол ерөөсөө сул босох, ном сурах. Тэрэн дээр их чан хатуу байх. Ирэл сурах. Ерөөсөө жоохон багт хичээлээсээ ирээд хичээлээсээ давтсан дараа аав ингээд жижигхэн саасан дээр өдөр болгон 10-аас 15 үг Орос Монгол хэл дээр бичээд өгчдөг. Тэгээд тэрийг заавал шийдэх хэрэгтэй. Тэрийг шийдлээгүй бол тэгэл тэлэгээ гаргаж оруулаад байсан. Тэгээд нэг хэд оруулсан дараа бол тэр чинь бол толгоор янг гэдээ ордог. Тэгээд хэр оруулж. Дүүг удах юм бол арай гайгүй. Тэгээ энэ одоо энэ ээж бидэнтэй харилцаа Албаны хэрэгслээ. албаны хэрэгсэл тийм. Хэдээ бас жоохон Хайтек. хайтек болсон шүү тийм ээ. Энэ одоо таны халдвар. Энэ аавын халдвар. Манай аавч нэг одоо ээж бол бас их үлдэг байсан. Усанд оруулах газар байхгүйгээд аав дүү бид гурав бол ванныхаа өрөөнд зураг мургуулаад бага хорморноо гэдэг хийждэг те. Өглөө босоход нэг уулаа нүдтэй. Тийм ус үзсэн. Тэгээд гэр бүлийн фото зургийн альбом энэ гэж одоо суухаараа сүлээ үздэг гэсэн. Одоо ч юм чинь ингээд интернет сүлжээр ороо явчихж байгаа байхгүй. Тэ. Одоо энэ манай охин хичээлдээ зурсан зураг зурчлаа шүүгч нь одоо ээж ч юм ах トゥ энэ нэр манай анук хичээл дээр ийм зураг зурж байгаа, ийм том болж байгаа юм ингээд тэ. Одоо нэг юм хөгжнө гэж одоо зургийн альбом хориж үздэг байсан бол одоо ингээд интернет. За ингээд манад нөгөө Сүхбаатарын аймагаас ийм хүмүүс ирдсэн шүү гэдгийг би ингээд энэгээр үзүүлчих шийдээ тий. Ийм. Тэгэхээр бол одоо ганц би өөрөө хайтаг биш манай ээж хүртэл хайтаг. Тэгээ ээж бидний тухай мэдээллийг бол ганц ингээд бидний юунаас сонсохгүй Facebook дээрээс мэддэг байхгүй. Одоо биднэрт бол мөнгө чулуунс гэдэг зөвхөн одоо гэр бүлээрээ харьцдаг групп байдаг. Тинчээ бол ингээд бивийнхээ ингээд зурнуудыг оруулчлаар ээж бүдийг үзээд энэ зоргоо чинь тэнд яваа юм байна. Манай нөгөө Америкт байгаа хүүхд чинь тэгээд ингээд байгаа юм байна тий. Тэгээд мэдчихэдэг байхгүй. Тийм учраас бол Facebook бол манай ээжийн хувьд их чухал юм. Тэгээд миний хувьд бол одоо шилбэл энэ Twitter ч Facebook ч тийм одоо спорт өдрөлөг гэж маш том хэмжээ хийсэн. Би ч нөгөө Сүхбаатарын аймаг Facebook группийн админ гэж явдаг. Манай бас ярьж байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь өнөөдөр бас юу болж байгаа нэхэр Ерөнхий сайд Батболтын сагсны багийг Сүхбаатарын аймаг Facebook группийн буюу одоо би админ хийдэг юм хоцсон шүү дээ. Одоо Ерөнхий сайд Батболтын тэр сагсан бүмгийн баг болоод их чадaltaй баг шүү дээ тий. Би энэ ч нэг мөнгөчлөн сэдвийг болох гэдэг. Ингээд энэ мөнгөчлөн сэдв гэж. Тэр нөө хаалттай групп ер нь айл болгонд мэддэг болсон л хаад шиг бол. Яг аавынхаа тэр байсан үеийнхээр нь яг үлдээж байгаа. Одоо энэ бол орвол одоо миний ээж аавын одоо бараг